За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн дугаараараа ногооны асорт хийж үзүүлэхээр бэлдлээ. За удахгүй цагаан сарын баяр маань ер нь төгсөж байна. За тэгээд цагаан сарын баярын маань гол хүнс бууз. За тэгээ буузтай олон төрлийн хачир, салаад хийж бэлтгэдэг гэрээ эзэгтэй нар маань. За тэгээ түүнд нь бас санаа өгөх зорилгоор за өнөөдрийн маань энэ асортыг хийхээр бэлдэж байгаамаа. За асорт маань нэлийн баялаг орцтой. За тэгээд баяр дөхөхөөр ингээд нарийн ногооны олдсон муу болчдөг. За тийм учраас урдчлаад ингээд нарийн ногоогоо ингээд даршлаад бэлдээд авбал хэрэгтэй байдаг. За тэгээд асортоо хийж үзүүлье. За асортны маань орцонд чинжүү, цагаан цэцэгт байцаа, лууван, өвөрцөө, помидор, жижиг мини сонгоно гэсэн ийм орцтой. За амтлагчийн хувьд гэх юм бол сармис, лаврын навч, хар үрлэн перц. За ингээд хийж эхлэе. За хэрчилтийг бол та бүхэн өөрөө өөрсдийнхөө дуртай хэрчилтээр хэрчиж болно. За ер нь бол шилнээс нь шууд задлаад тавглах боломжтой учраас хэлбэр ямар хуу тавганд яаж тавгалж тавихаас шалтгаалаад хэрчилтээ сонгоорой. За би бол нэг ийм жижиг дөрвөлжин хэрчилтийг сонгож байна. За луунгаа хэрчээ. Луунгаа нэг жоохон ийм цэцэг шиг хэлбэрт оруулчвал үзэмж нь их аятайхан болдог. За тэгээд цэцэг шиг хэлбэрээ яаж гаргах вэ гэхээр ингээд баг зэргийн зүсэлт оруулж өгнө. За ингээд цэцэгт байцаагаа хэрчээ. За ингээд хэрчих ногоонууд маань бол дууслаа. За помидор, энэ жижиг сонгон эдэр маань ингээд бүхлээрээ орчих учраас за ингээд шилэндээ амтлагчаа хий. Нэг ширхэг лаврын навч. За сармис нэг хумс. За нэг хар үрлэн перц. Нэг 6-аас 7 ширхэг. За ингээд эхлээд том ингээд ширхэгтэй ногоогоо эхэлж хий. За тэгээд завсраар нь ингээд гоё алаглуулж хийн. За ингээд ногоогоо хэрчээд шилэндээ хийгээд дуслаа. Уусмлаа бэлдээ. За нэг 500 мл уусмал бэлдэх гэж байна. За ингээд ус маань буцалчлаа. За цайны халбаар нэг давс. Цайны халбаараа 3 элсэн чихэр. За ингээд уустал нь хутгана. Давс элсэн чихэр хийхээр ус маань ингээд жоохон температур нь буурчин. Тэгэхээр дахиад нэг буцалгах чи. За ингээд буцалчлаа. Хамгийн сүүлд нь цууга хийн. За энэ цуу маань 40% алюминий цуу. За хоолны халбаар цууга 3 удаа хий. Шилэндээ савлаа. За ингээд таглана.
За ингээд асуулт маань бэлэн болчлоо. За ингээд та бүхэн туршаад үзээрэй. Асуулт маань бууцтай их сайхан хосолдог. За баярын ширээнд чинь өнгө нэмэн мөн урдчилж хийснээр таны цаг завыг хэмндэг ийм ач холбогдолтой шүү. Тэгээд туршаад үзээрэй. За дараагийн дугаар хүртэл түр баяртай.